Тэгэхээр зохиогч нь ингэж хэлж байгаа чинь анханасаа Peter Pan хорон санаатай хүн байсан гэсэн үг. Hook яг үндэ жинхэнэ утгаараа баатар байсан гэсэн үг. Цагаан туулай тэр нь болохоор ерөнхий төгшөрийн эмгэг. Тэгэхээр энэ баримтанд тулгуурлах юм бол Тарзаны доотлол хэсэг тийм том байсан гэсэн үг. Тэгэхээр маш сонирхолтой. Disney-гийн үндэслэгч амьд байх боломжтой юу? За, hello guys. Дараагийн мэтлэлд тавтай морил. За, энэ удаагийн дугаарт хэдүүлээ яах вэ гэхээр та бүхний үнэхээр удаан хүлээсэн Disney-гийн хавд арсан нууц part 3-ыг хүргэж байна. За тэгээд маш олон хүмүүс одоо миний өмнөх одоо контентуудын комментэнд part 3-ыг хийж өгөөч гэсэн маш олон комментууд бичсэн байсан. Тийм учраас та бүхнийхээ хүсэлтээр энэхүү дугаарыг хүргэж байна. За тэгээд part 3 дээр их юм бол бид хүүхднээсээ үзэж өссөн Disney хүүхдийн кинонуудын маш хачирхалтай, аимшигтай нууцуудын хамтаа өнөөдөр мэдэж авах болно. За тэгээд 7 минутад л шууд эхлэе те. Хэрвээ та бичлэг хийсэн лайк дараагүй лайк дараа сабот битэн мартаарай. За тэгээд хэсэг зар шалтгаан гарсаа дараа хамтаа эхэлцгээе. Та энэ наадмаар хараахан дийлийг сонгож амжиг байгаа бол өв брендийн дийл маш олон төрлийн загвар хийцээр худалдаалж байгаа юм байна. Та мөн дээрээс нь 6 сарын 28-наас 7 сарын 10-ны хооронд худалдаа авалт хийх юм бол ханиа явах эхийн бичиг эзэн болох боломжтой байна. Та дэлгэрэнгүй мэдээлэл авах хүсвэл өв брендийн Instagram болон Facebook хуудас руу зочлоорой. Disney-гийн Тарзан хүүхэлдэйн кино олон фэн одоо таамаг дэвшүүлсэн байт юм байна. Энэ тухай болохоор Тарзаныг Анна болон Элсагийн ах байж магадгүй гэсэн бол таамаг дэвшүүлсэн байт юм байна. Эцэг их нь одоо хөлөг онгоцны ослоор нас бараад Тарзан одоо ганцаар амьд үлдсэн. Зарим хүүхэлдэйн киног одоо үзэж өссөн фэнүүд нь юу гэж харсан бэ гэхээр Тарзан яагаад одоо ингээд доотлын хэсгээ тагласан тийм юм өмссөн болоо гэсэн таамаг дэвшүүлсэн байт юм байна. Уулын Тарзан бол горилагийн дунд өссөн. Гэхдээ гориланууд болохоор хизээч ингээд доотлын хэсгээ хаасан тийм юм өмсдгөө. Тэгэнгүүт яагаад Тарзан гинт ичимхий зантай болчихсон бэ гэсэн хүмүүсийн нэг сонирхолтой асуудлыг бол төрүүлсэн байт юм байна. Тэгэнгүүт энэ дээр үндэслээд хэд хэдэн шинжлэх ухааны үндэслэлтэй одоо онолууд байдаг юм байна. Тэр онолууд нь юу вэ гэхээр судалгаагаар бол хүний одоо энэ доотлын хэсэг нь бидний хамгийн ойрын төрөл амьтан болох шимпанз эсвэл орангутан гориллатай харьцуулахад одоо биеийнхээ хэмжээндээ харьцуулах юм бол хамаагүй том байдаг. Тэрч байтугай хүнийхээс 2 дахин том биштэй эр горилла доотлын хэсэг нь дунджаар хүнийхээс одоо бага хэмжээтэй байт юм байна. Тэнгүүл логикоор бодонгол энэ юу гэж байгаа вэ? Тарзан горилланараас илүү том одоо доотлын хэсэгтэй байсан гэсэн бол таамаг дэвшүүлсэн байт юм байна. Тэгэхээр энэ баримтанд тулгуурлах юм бол Тарзаны доотлол хэсэг тийм том байсан гэсэн үг. Тэгвэл мөн өсгүй цэвэрхэн арьстай байсан тул өөрчлөгдсөн анхаарал татсан нэгэн болж өссөн учраас зарим гориллануудын хувьд болохоор шоолон атаархалт нь өртсөн гэсэн бол таамаг дэвшүүлсэн байт юм байна. Тиймээс энэхүү хаалтыг хийсэн шалтгаан нь юу вэ гэвэл зүгээр нэг нуугдах биш, харин нийгэмшил болон бусад гориллануудтай энэ тэнцүү харагдах хүссэнтэй холбоотой байж магадгүй гэсэн үндэслэл гаргаж ирсэн байна. Тэгэхээр товчондоо одоо тэр том нууц нь болохоор хэтэрхий одоо том байсан учраас зүгээр гаргаж явахад хэцүү байсан гэсэн үг. Тарзан тийм том байсан гэсэн үг. Тэгэхээр энэ фэнүүд амар сонирхолтой нэр ач холбогдол хүн те. Тэгээ нэг талаас нь бодонгол Тарзан жоохон байхдаа шууд ингээд хаалттай байсан шүү дээ. Тэгэхээр би чинь бараг хүүхэд байхдаа ямар ч хаалтгүй зурмаг давуулсан юм байна. Тэгээ бас айгүй сонирхолтой таамаглалаа те. Disney-гийн хавд арсан нууц 2. За бүгд Peter Pan гэдэг хүүхлийг бол үзчихсэн баг. Одоо хүүхэд насыг маш их чухалчилсан үлгэр мэт санагддаг хүүхлийг нь бол байдаг. Хүүхлийг нь дээр болохоор Peter Pan Neverland гэх одоо нас нэмэгддэггүй хүүхдийн жаргалтай газрыг одоо харуулж өгдөг. Тэндэж хүртэл өөрөө амьдардаг. Гэхдээ Peter Pan-ыг харах юм бол одоо гаднаас шинэ хүүхдүүд бол авчирдаг. Мөн дээрс нь тэдийг хариуцж байгаа мэт одоо харагддаг. Тэнгүүл одоо фэнүүдийн дунд нэг сонирхолтой таамаглал гарч ирсэн байна. Тэр нь юу вэ гэхээр Peter Pan бол нас барсан хүүхдүүдийг Devajin буюу Neverland руу дагуулждаг тэнгэр элч байж магадгүй гэсэн таамаглал дэвшүүлсэн байна. Хүүхдүүд болохоор тэнд нас ахихгүйгээр үүрд үлддэг. Яг нас барсан үеийнхаа насан дээр. Гэвч 1953 оны кинон дээр Wendy болон түүний дүү нар гэртээ босож ирдэг. Тиймээс зарим нь энэ явдлыг одоо өвгөлтэй ойрхон байсан зүүд эсвэл туршлага байсан гэж бол үздэг юм байна. Тэгээд зөвсгөр маш том харанхуй онол бас байд юм байна. Тэр нь юу гэхээр Peter Pan бол сүнсийг булааж хүүхдүүдийг одоо алж өөрийн ертөнцтэй одоо хордог хүчтэй нэг нь байж магадгүй гэсэн таамаглал юм байна. Тийм учраас Капитан Хук нь болохоор яг жинхэнэ утгаараа баатар байсан. Харин Peter Pan-ы бүх муу үйлийг зогсоохын тулд оролдож байсан гэсэн бол фэнүүдийн таамаглал юм байна. Тэгвэл энэхүү онолыг баталж байгаа нэг сонирхолтой зүйл байгаа юм байна. Тэр нь юу вэ гэвэл үлрийн зохиогч нь болохоор Баригийн анхны жүжигийн ноорог дээр Peter Pan-ыг хүүхдийг орноос нь хулгайлдаг хорон санаатны дүрээр хамгийн анх бүтээсэн байт юм байна. Тэгэхээр зохиогч нь ингэж хэлж байгаа чинь анханасаа Peter Pan хорон санаатай хүн байсан гэсэн үг. Hook яг үндэ жинхэнэ утгаараа баатар байсан гэсэн үг.
Та хэд минь энэ дээр юу гэж бодож чинь комменттэй биччихүүлдэгээрэй. Disney-ийн хавд орсон нууц 3. Disney-ийн Frozen хүүхэлдэйн кино болохоор зүгээр нэг хөгжилтэй гэр бүлд зориулсан бүтээл биш байж магадгүй гэсэн таамаг байт юм байна. Зарим онлоор бол энэ кино зориуд анхаарал сарниулах зорилгоор бүтээгдсэн гэж үздэг юм байна. За тайлбарлах юм бол урт хугацааны туршид нэгэн алдартай домог яригцаар ирсэн. Тэрний юу вэ гэхээр Walt Disney нас барах үед Кирогийн аргаар хүлдсэн бөгөөд ирээдүйд нэгэн өдөр амьдлах зорилготой байсан гэсэн яриа байт юм байна. Зарим хүн бүр түүнийг Disney World-ийн хаа нэгтээ хүлдсэн байдалтай хангалагдаж бол байгаа гэж итгэдэг юм байна. Интернет дээр Disney Frozen гэж хайгаад үзэх юм бол 2013 онд Frozen кино гарснаас хойш энэ хайлтын үр дүнгээр итгэмээргүй хувилдааны онолууд биш харин Элиза, Анна, Оливийн зургнууд л гарч ирд юм байна. Иймээс зарим онолчид юу гэж үзсэн бэхээр энэ бол Disney-гийн зүгээс зүгээр нэг хөлдөөсөн Disney тухай яриаг бүр мөсөн дарах зорилгоор хийсэн төлөвлөгөө байсан гэж бол үздэг юм байна. Харин энэ онол нэг сул талтай байна. Тэр нь болохоор Walt Disney Frozen гэж хайвал хуучин дамгууд цуу яриа дахиад гарч ирэх юм байна. Тэгж үзэнгүүл юу гэж байгаа вэ гэхээр энэ бүх зүйл зүгээр нэг давхцалтуудыг байхыг бас үүсэхгүй маа гэдэг зүйлийг хэлж байгаа юм байна. Тэгэхээр энэ онлын дагуу Disney-г одоо үндэслэгч өөрөө мөсөн дотор хөлдөнгүүтлээ тэрийг нь дарахын тулд Frozen гэдэг хүүхлийг нь зохиосон гэсэн үг үү. Тэгэхээр маш сонирхолтой. Disney-гийн үндэслэгч амьд байх боломжтой юу? Гэхдээ хүн хөлдөд амьд байна гэхээр за яста би л авсаа мэдэхгүй байна. Хүн хөлдөд амьд байх боломжтой юу? Disney-гийн хавд арсан нууц 4. Таад минь Up гэдэг хүүхлийг нь бол үзчихсэн байх. За нэгэн онлоор бол Up гэдэг киноныг одоо хайр татам үг зүйтэй хөгшин болох Карл нь унтаж байхдаа нас барсан гэж бол үздэг юм байна. Тэрээр байшингаа орхих ёстой болсноо сонссон шөнө нь унтсан ч ихтэй одоо амьсгал хураасан гэх онол юм байна. Тэнгүүл цаашлах юм бол энэ онол нь илүү сонирхолтой болно. Карлыг дагалдан аялдаг Россел хүү бол үүндээ тэнгэр илж яг It's Wonderful Life киноны Clarence шиг өөрийн тэмдгээ хүртэхийн тулд одоо Карлыг дараагийн ертөнц рүү дагуулan явсан гэж үздэг юм байна. Росселын бэлэгдэл буюу Squat-ийн тэмдэг Деважингийн хүрхрээ рүү одоо явж байгаа нь энэхүү онолыг улам үнэмшилтэй болгож байгаа юм байна. Тэгтээ нэрнгэсэд хүүхдээр болохоор Деважингийн хүрхрээ гэдэг газар руу явдсан шүү дээ. Тэгэхээр энэ хөгшин анханасаа нас барангуутлаа энэ бүхэн ердөө хоосон төсөөлөл байсан бол яах вэ? Бас эвгүй юм те. Disney-гийн хавд арсан нууц 5. За та хэд минь Zootopia гэдэг бол хүүхлийг нь үзчихсэн баг. Zootopia нь болохоор Disney-гийн маш алдартай хүүхлэг кино. Олон төрлийн арьс өнгө, хамтын оршихуй, ялгуурлан гадуурхал зэрэг сэдвүүдийг хүчтэйгээр илэрхийлсэн хүүхлэг кино. Гэхдээ зарим онолчид үүнийг бүрч илүү харанхуй, бодит амьдралтай холбоотой утгатай гэж үздэг юм байна. Кинонд нэг бүлэг болох ангууч амьтад генет зэрлэгшиж тогшилж эхэлдэг. Анхаарахад энэ нь болохоор тэдний төрөлхийн зам мэт ойлгогдож тэдийг улам аимшигтай гэж бодогдуулдаг. Гэхдээ киноны төсөл тодорхой болгодог нь эдгээр амьтад зориуд нэг төрлийн бодистой тарилга хийлгэсэн учраас ингэж тогширсан бөгөөд энэ үйл ажиллагааг Zootopia хотын орлогч дарга өөрөө зохион байгуулсан байдаг. Харин нэг онц сонин онол нь юу вэ гэвэл зарим онолчид энэ кинон үндэ Америкийн нэгдсэн улсын хар тамхины хямралыг зүүрлэн өгүүлж байгаа үзэгдлээ гэж үзсэн юм байна. Тэдний тайлбар болохоор Америкийн нэгдсэн улсын засгийн газар өөрөө хар арьс иргэдийг оршин суудаг бүсүүдэд кокаиныг нь зориуд тараангуутлаа тэр орчныг дотроос нь гэмт хэргийн бүлэглэл хүчирхийллээр нураасан гэж үздэг хувилдааны онол юм байна. Энэ нь гаднаас харах юм бол энэ хүмүүс төрлөх зангаараа тогшин аюултай мэт харагдаж ялгуурлан гадуурхах шалтгаан болж өгд юм байна. Тэгэнгүүт бусад арьсуудын дунд болохоор айдас бий болоод үзэн ядалт улмаар нэмэгдсэн. Тэгэнгүүт харангуул энэ яг л киноны орлогч дарагтаа яг хийсэн үйлдэл яг адилхан байсан юм байна. Тэр ангууч амьтдаг болохоор үнэхээр үзэн яддаг байсан. Тэднийг бусдад аимшигтай харагдуулахыг хүссэн. Тэгээд хялтаасаа одоо гаргаж эцэст нь устгахыг завцсан байна. Тэгэнгүүт Zootopia гэдэг Google киног бол Америкийн одоо ялгарлан гадуурхлыг бүр үнэхээр бодитоор харуулж өгсөн Google кино гэж бол фэнүүд нь үзсэн юм байна. Тэгэхээр энэ онол нь болохоор үнэхээр анхаарал татах зохиол. Гэхдээ бодууштай нэг зүйл нь болохоор Disney өөрөө тиймч нээлттэй, дэвшилттэй, сэтгэлгээтэй компани анханасаа байгаагүй. Үүсгэн байгуулагч Walt Disney ч өөрөө тийм хүн байгаагүй гэж үздэг юм байна. Тэгэхээр энд хэлж байгаа шиг Zootopia гэдэг Google-ыг анханасаа Америкийн угсаатны ялгарлан гадуурхлыг харуулах зорилготойгоор бүтээгдсэн кино гэсэн үг үү? Бас цаад утга нь бас байж болох юм те. Disney-гийн хавд орсон нууц 6. Тайлбан Toy Story гэдэг Google-ыг нь бол үзчихсэн байх. Энэ Google-ыг нь болохоор одоо фэнүүд нь маш олон төрлийн одоо утга бэлэгдлийг энэ Google-ээс бол олж харсан байт юм байна. Гэхдээ кино шүүмжлэгч Jordan Hoffman-ы дэвшүүлсэн онол бол тэдгээрээс хамаагүй илүү хар бараан онол байж магадгүй гэж үздэг юм байна. Түүний үзнээр Toy Story 3 бол Holocaust-ийн бэлэгдэл байж магадгүй гэж үздэг юм байна. Тэгэхээр Holocaust гэж юу юм бэ? Киноны ихэнх тоглоомод өөрсдөө дээврийн хар орн руу одоо нуухыг хүсдэг. Тэдийг хинэгэн өөрийн хүслээр авч явахыг гэх айдас нь
тэднийг тэнд хорих шалтгаан болдог. Энэ хэсгийг зарим хүмүүс болохоор Анна Франкийн түүхтэд зүйрлэдэг юм байна. Анна Франк нь болохоор гэр бүлтэйгээ дээврийн өрөөнд хоригдсон нацистуудаас нуугдаж байгаад амиа алдсан эмэгтэй. Хүүхлийн кинон дээр болохоор дараа нь тоглоомуудыг Sunny Side Daycare руу авч явдаг. Энэ газар нь онлын дагуу хорих лагерыг төлөөлж байж магадгүй гэж үздэг юм байна. Тэнд болохоор хүчтэй дарлал, хатуу дэглэм, хамгийн амар дарангуулагч удирдагч, зөрүүд тоглоомуудыг хүчээр захирах гэх мэт үзэгдлүүд нь яг тустай харагдсан юм байна. Киноны төгсөл болохоор тоглоомууд нь шатаагч руу татагдаж мөнхөх аюулд ордог. Холокостын үеэр олон еврей хүмүүс хорт хий болон галын шатаалтаар амиа алдсан эмгэнэл түүхтэй яг адилхан гэж үздэг юм байна. Эмчлэн бэлгүүд нь болохоор хүүхлийн кинонд хэд хүнд мэд санагдаж байж болох ч Star Wars гэдэг кино нацистуудын дэглэмээс сэдэв авч кино хийсэн байдаг. Тэгвэл Toy Story гэдэг хүүхлийн киноч энэ түүхээ сэдэв аваад хийснийг бас үгүйсэхгүй байт юм байна. Би нэг тийм кино үзчихсэн маань нацист хүмүүс еврей хүмүүсүүдийг нэг халуун зууханд оруулан гутлаа бүгдийг шатааж ирсэн нэг тийм кино. Нэрээ бодсон чинь Toy Story гэдэг хүүхлийн кино зүртэл бүгдийг шатаах гэж оролдсон шүү дээ. Тэр амар төстэй юм шиг санагдлаа. Гэхдээ Toy Story гэдэг хүүхлийн кино тэр эмгэнэлт үйл явдлаа санаа авч хийсэн байх магадaltaй юу. Disney-ийн хавд арсан нууц 7. Алиса гайхамшигын оронд кино болон ном ямар ч хөлбөрөөр галзуу ертөнц солиотой үзүүлэлтээр туршлагдсан байдаг. Үүнээс үүдээд маш олон хачиргалтай фэнүүдийн онол гарч ирсэн юм байна. Алиса кинонд болохоор мансуурлах бодистой холбоотой гэх онолыг их хүмүүс сонссон байдаг. Учир нь уг номын зохиолч болохоор Льюис Кэрролл Опион гэх мансуурлах бодисыг хэрэглэдэг байсан юм байна. Зарим нь номоо бичиж байхдаа ч хүртэл мансуурсан байсан гэсэн цуу хариулт байдаг юм байна. Гэтэ ном болон кинон зөвхөн зүүд мэд харагддагч зарим онолууд гүнзгий сэтгэл зүйн утга агуулсан гэж үздэг. Тэгэнгүүт энэхүү онолыг баталж байгаа нэг зүйл нэг үгэл киноны үйл явдал логикгүй байдал гач бодит байдлыг бол харуулж өгдөг. Зарим судлаачид энэ нь Алиса зүгээр л хүүхдийн төсөөллөөр биш харин сэтгцийн эмгэгт автаж бодит байдлаас бүр мөсөн тасарч байгааг дүрсэлсэн гэж үздэг юм байна. Кинон дээр болохоор туулай нөх гэж гардаг. Тэр нөх нь болохоор сэтгэл зүйн там дунаж бүг бэлэгдэл гэж үздэг юм байна. Кинон дээр болохоор Алиса уналтаа гүнзгий нөх рүү олгодог. Энэ нь заримынхны үзлээр болохоор хизээч гарах аргагүй галзуурал сэтгэл зүйн хямралын эхлэл гэж тайлбарлалт юм байна. Киноны төсөлд болохоор гайхамшигын орон зүгээр л уурших мэд арилдаг. Гэхдээ Алиса хизээч нүхнээс гарч буй мэд харагддаг юм байна. Гэхдээ ингэ бота нэрээ тэгдэг те. Алиса нүхнээсээ гаралгүйгээр зүгээр ууршаад гараад ирдэг те. Мөн нэг баталж байгаа юм болохоор тэмлгүүд энэ сэтгэл зүйн эмгийг илэрхийлдэг юм байна. Зарим судлаач дараах бэлгүүдийг харсан цагаан туулай тэр нь болохоор ерөнхий түгшүүрийн эмгэг, Mad Hatter буюу галзуу малгайт хэд хөдөлгөөнт анхаарал сарниулах эмгэг буюу ADHD гэдэг эмгэг, Queen of Heart буюу зүрхэн хатан, нарциссуудын зан авирын эмгэг, сүүлчийн үзэгдэл нь юу гэвэл Алисагийн сэрх үеийг харуулж өгдөг. Тэр багштай утгагүй зүйл ярьж байр гэж сэрдэг. Гэвч багш нь огт гайхдаггүй. Онолчид болохоор үүнийг багш нь Алисагийн сэтгцийн эмгэгийг байдлыг мэддэг. Гэхдээ тусалж чадахгүйгээ хүлээн зөвшөөрсөн гэж үзсэн юм байна. Киноны хамгийн сүүлд үзэгддэг өндөр шов хориотой барилга болвол сэтгцийн өвчтөй хүмүүстэй тусгаарладаг шашны асрамжийн газар байж магадгүй гэсэн хүртэл онол байд юм байна. Тэгэхээр бас эвгүй юм те та аль онол нь итгэл үнэмшилт төрүүлж чинь та комментээр бичүүлдэгээрэй. За тэгээд энэхүү дугаар миний хүрээд өндөрлөж байна. Тэр та таалагдсан бол лайка дараа саботрахаа битэн мартаарай. Тэгээд дараагийн дугаараар илүү сонирхолтой контентоор уулзцгаая. Тэгэд мань бас үзэх хүссэн контентыг комментээр бичүүлдэгээрэй. За тэгээд дараагийн контентоор уулзцгаая.